Одоо манай Монголын ард түмэн чинь ингээд нөгөө бактерийн эсрэг савнгаар гараа угаадаг нь ерөөсөө дандаа л бактери эсрэг савнгаар гараа угаадаг юм байна. Та түрүүнд хэллээ шүү дээ. Хүний арьс бол хүний одоо иммунолог маш чухал үүрэг гүйцэтгэдэг нэг одоо юм аа нэг сектор юм аа. Тэгэн гутал чинь тэр хүний арьсыг ингээд байнгын бактери эсрэг юмар ингэж угаах бол ашигтай бактериудыг устгаж байгаа нэг хэлбэр байхаа тийм. Мөн өөрөө юу гэж бодис ялгаруулдаг шүү дээ. Лизоцим гэж. Тэр бол өөрөө бактерийг цэвэрлэх, ариутгах, арьсаас зайлуулах тийм нөлөөтэй. Зарим онол нь бас өрний ангаах ухаан ч гэсэн тайлж чадахгүй юм л да. Ерөөсөө тэгэл хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд тэгэл аль болох байгалийн буй биш хэлбэрт оруулаад хэрэглээл байвал хүн бол нөгөөх антигентэй хөрөлцөж дархлал нь таньдаг бол микроба таньдаг бол тэгэхгүй ухаандаа стерилний орчинд хүүхдийг байлгачих юм бол антигендээ бүр ямар ч хвшлэгэнд авахгүй болж шүү дээ. Хэд цэвэрхэн, хэд стерилний. Тийм германууд бүр тийм онол одоо баримтлаад эхэлдэг болсон мөлий. Бид нар бол хитрхи цэвэрхэн байна. Ерөөсөө нөгөөх антигенд хөрөлцөхэ байсан.